2024 оны 9 сарын 3-нд болсон Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путиний Монгол улсад хийсэн айлчлалын үеэр Монгол улсын дипломат ажлын гаргасан алдааны хор уршиг одоо хэрн арилаагүй байна. Айлчлалыг хариуцсан ажиллаж байсан дипломат жиргэн бэ ерөнхийлөгчийн бие талдаж хооллох үеэр зохисгүй авирлан үйл ажиллагааг таслуулжээ. Монгол улсын харилцаанд сэв суулгасан энергиэс улбаалan олон улсын тавцанд Монгол улсын эзлэх байр суурь ганхаж төлөвлөгдсөн айлчлалууд цуслагдахад хүрчээ. Таадас өөр асуух зүйл байхгүй хичээлээ ерөнхийдөө ингэж өндөрлөө. Тэгээд за баяртай цаа. Багш надад нэг асуулт байна. Та түрүү дипломат ёслол гэдэг их чухал гэж ярьлаа. Тэгэхээр 2024 оны тэр тухайн нөхцөл байдлыг засах боломжтой гэж та хардгуу. Таныг бас тэр айлчлалын үеэр ажиллаж байсан гэж сонссон. Чи юу хийсэн бэ? 24 он. Тий. 24 он гэж юу гэсэн үг надад чинь. Тэ өнөөдөр чи 24 оны 8 сарын байна шүү дээ. Юу яриад байгаа вэ? Галзуу юм хаашаа ёо. Путин ч дүнмээ хаш гэж байгаа биш харин тийм шүү дээ. Тэр хүлээж авах юм то яах ч байгаа юм. Тэнийг Ромын дөрөвд нэгдээд орсон байдаг. Тэр нэг эрүүгээ шүүхээс нь яах юм байгаа зэрэг. Харин тэр нь чагсарчаад өгсөж өчнөө юм гарч ирэх байна. Тэр нь айлчлалыг ихний хариуцж авах гэж бодож байна. Түшигт бэлэгт хоёрын нэг гэсэн. Гэтэ түшигт бол биш хаа. Түшигт чинь бас л тэр ч таалагдахгүй байна. Ийм ч таалагдахгүй байна. Хийг явах шүү дээ. Харин тийм. Өөг нь бол амар чадвартай юм байгаа шүү дээ. Бэлэгт ч яах вэ? Тэгээд гайгүй сэтгэлээрээ гайгүй сэтгэл нь сайхан юм да. Яваа сайхан аясаар хийж юм. Ингээд өгч айдсан юм. Өглөө шүү Йоо, за. Хоол ихсэн үү? Яс дууссан уу? Хүүцтэй. дээ. Энэ хувцас мөвцсийг хараа. Энэ одоо хэдэн оны цаг юм? Байгаа л юм шүү дээ. 2024 оны шинэ. Мэдгүй үү? За яах? чамтай ирдэлж байгаа юм. Захир байхгүй юм. Захир байхгүй юм. Би захирлын өмнө ирдэлж байгаа юм. Оо, яваа гоё. За сайн байцгаана манай хэлцээ. Та яах вэ? Би гайгүй. Дээрээс нь танаа хувцсан шүү дээ. За яах вэ? За одоо энэ 9 сард Владимир Путиний айлчлал болно. Маш өндөр анхааралтай зохион байгуулалттай оролцсон шүү мэд өнөхтэй. За энэ айлчлалыг толгойлж хариуцж ажиллах хүн одоо бэлэгтийг сонгож байна. За юм байна. За та сайн ажиллаж байлгасан уу? Болоо та. Таарахс ямар амар хэцүү юм байна. Одоо юу яриад байгаа бэ түшигтэй? Чи юу хийснээ ойлгож байна уу? Яагаад байгаа бэ чи одоо? Тэр утгын дулаал, тэр бичиг байрам. Чи тэр хоолын үеэр айтаагаа шиг юм хийж чаддгүй юм уу? Тэр зүйл чи болоо юу штэ? Хэдэн хоногийн дараа болж штэ? Хэдэн хоногийн дараа. Би өөрөө эндээр мэтрээ түрээд ирж байна. Ойлгож байна уу чи? Хаанаас? 2050 оноос. Чи надтай ярих зөндөө юм байгаа ойлгож байна. Түшигтэй. Бат тайвшраа минь. 50 найз минь 50 л. Дүү ойлгоо. Хоёр талаас нь тавьчих. Тэгээ юу болох вэ? Ойлоо. Тайлбарлаа өчлөө. Тэгвэл. За тавьчих. Юус тайм да. Ойлоо ш. Ой. Үгүй түшигтэй. Энд 2-3 минут зогсчлоо шүү дээ. Яг юу их гэдэг юм бэ? Намайг төлөөл. Юу гэсэн үг юм? Намайг төлөөл. Түшигтэй чи галзуу. Намайг төлөөл. Юу хүү айлгаж байгаа. За. Чамд төлөөлөл та. За юу вэ та? Чи намайг ингэж төлөөл ингэж мөрөөдөө ч хэрэггүй шүү бэлгтэй. Би бол дипломат шум. Онц өгөөд бүрэн эрэхт. Би чамайг маш онцгой гэж боддог бэлгтэй. Тэгээ тэр онцгойг чи надад баталж чадах уу?
Сайн байна. Ойлоо өнөөдрөөс эхэлнэ ойлгоо. Йоо илэг. Йоо. Хөөс. Би нэг юм асуухгүй. За. Чи 2050 оноос ирсэн гэх юм уу? Би бүр итгэхгүй чи яг чамд яг юу болсон? Биш хүртэл өөрөө яг ийм байдал яагаад орсноо ч ойлгохгүй. Хамгийн сүүлд санахад би яг хичээлээ тараал. Нэгдүгээр байрны тэнд байдаг аркаар дамжид өргөхөд л хоног 24 болсон юм чинь. Ямар сони юм бэ? Тэгээд бас нэг юм хийсэн чи. Намайг алдаа гаргасан. Монгол орны сүрүүлэх нэ гэд баг нэг тиймэрхүү ухаантай юм ярьсан. Тэр бас яасан юм? Чи яг тэр тухайн арга хэмжээнд одоо ахлах байх үед нилээд их алдаа гаргасан да. Яг Путин лимузинаас гарч яхад чи гинт нүрцэн. Хоол ундны арга хэмжээнд байж хахад чи хоолоос ингэж чадлаггүй хүмүүс рүү агсан тавиад гэлсэн. Хамгийн сүүл рүүгээ тэгэл тэрнээс доош тэгэл хамгийн унсан юм байна юм хэд бол. Наац нь ерөнхийд бол чамд ингэ хүссэндээ ингээд хатуу хүсэх юм шүү дээ юм бол. Ингэ чам руу хийх хатуу байна. Тэг яг юм бол найзууд шүү дээ. Насаард найзууд явлаа. Тэгэд ерөнхийд бол тэгэл би чамд ингэ юм ойлгуулахын тулд л гэж ингэ бол хатуу хандж байгаа юм шүү. Тэгэл үнийг ойлгосоо л гэж хүсэж байна. Так. За үз. Ажил бүтгийн төлөө чиний заасан бүх юм надад ашиг тусаа өгөх төлөө. Үгүй. Энэ бүхэн Монгол улсын төлөө. Монгол улсын төлөө зүтгэл. Тэгвэл Монгол улсын төлөө. Монгол улсын төлөө. Үзэгч та бүхэн дараагийн мэдээг хүргэнэ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин эх сарын 3-ны өдөр Монгол улсад албан ёсны ажиллана. Энэхүү ажил нь халах голын байдлын 85 жил. Монгол Улсын хувийн нөлөөс Улаанбаатар төмөр замны гинлэг байгуулагдсны 75 жил. Найрсаг харилцаа улсын ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны 9-р сард Монгол улсад албан ёсоор альчиллаа. Альчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн хүрэлцэгтэй ганцаарчилсан уулзалт албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч газрын тос байгаль орчны салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурв. Монголын талаас альчлалыг өндөр зохион байгуулалтаа гүйцэтгэж хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна. Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батчин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин хөгжиж, өдгөө иж бүрэн стратегийн түншлэлийн төвшөнд хүрээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.